Free audio post-production by alphonic.com. За сайн байцгаана уу манайхаа Mongolian Australia podcast-ийн маань 93 дахь дугаарыг эхэлж байна. За энэ дугаараар Сидней хотоос амтад сайхан монгол хоолуудаараа болон халуун кофегоор үйлчилдэг MS Cafe-гийн үүсгэн байгуулагч Бат Хишиг маань орж байна. За тэрээр Австралид анх 2015 онд ирж байсан ба 2019 онд төслийн удирдлага болон бизнесийн удирдлага гэсэн чиглэлээр мастрын зэрэг хамгаалсан байгаа. За тэгээд тэрээр Австралид анхны Монгол дэлгүүр буюу Монгол шопинг үүсгэн байгуулагч гэдгээр нь манай Австралид монголчууд маань сайн мэдэх байх. Тэгээд мөн тэрээр бас 17 оноос хойш одоо барилгын компани байгуулад яваа гэд ер нь 3 төрлийн бизнесийг тэ Австрал гэх энэ улсад бас амжилттай эрхэлж яваа ийм нэгэн монгол залуугаас оруулах гээд одоо бид хоёр сууж байна. За тэгээд хичгээ маань өмнө нь бас эхнэр сайн учрлын хамт бас 4 жилийн өмнө подкастын маань 14 дахь дугаарын зочноор бас орж Монгол шопийнхаа талаар ярилцж байсан бол энэ удаа одоо үйл ажиллагаагаа явуулаад 1 жил болж байгаа MS кафеныхаа талаар бас ярилцах гад бид хоёр сууцгааж байна. За сайн уу хичгээ? Сайн байна уу? Дахин өрсөнд баярлалаа. За эрхэлж байгаа бизнеснүүд нь амжилттай явна Оо уу? сайн явна. Тэгэл өргөжөөл дэлгрээл ээж юм да. Гэрэл ээж байна. Маш сайхан байна. Өнөөдөр бас ингээд бас дахин оруулж байгаад маш их баяртай. Тэгээ бид хоёр бас нэг зүйлийн талаар ярихгүй бас өөр салбар руу ингээ хоолны салбар руу ороод гэд ингээ гоё өргөжөд дэвжиж явж байгаа бас монголчуудын оруулж байгаадаа маш их бахархаж байгаа шүү. Тэгээд тэрний ер нь бүхэл одоо салбарын ер нь анхдагч гэж ер нь хараад байгаа. Тэгээд ийм мундаг залуугаас оруулж байгаа. За хоёлоо Монгол шопоос 2021 онд нээж байсан. За тэгвэл одоо Монгол дэлгүүрийнхаа 2 дахь салбар буюу MS кафегаас хэрхэн эхэлж исэн түүхээс хоёлоо яриагаа эхлэе. За тэгээ. Ерөнхийдөө манай эхний шоп маань болохоор одоо нөгөө монголчуудын одоо Сиднейд дийлэнх амьдардаг байсан одоо Arnsafe, Vlog-Creek гэх тэр газруудтай ойрхон байсан. Тэгээ ковидын үе болон түүнээс хойш ерөнхийдөө агиух монголчууд маань болохоор одоо манай 20 дахь салбар нэгдсэн Wentworth Point, Rhodes, Ride гэдэг энэ хэсэг агиух ирж амьдарч байгаа. Тэгээд энэ дэс маань болохоор за танах салбараа манай ишээ нээгээч гэдэг хүсэл тавиад. Тэгээ тэнд байгаа хүмүүс татархаад байна. Таахны салбар наашаа нээчээч гэдэг. Тэгээ бидээс сугсаар агаад ийшээ салбар нээхэр болоод тэгсэн энэ айрын маань энэ хэсгийн маань жоохон түрээсийн төлбөр үнэтэй. Данхан дэлгүүр ажиллах боломжгүй. Тэгээ бас яг хүн болгонд л байдаг ш нэг хоолны газартай нэг кафетэй болох юмсгсан мөрөөдөл. Тэр мөрөөдлөө биелүүлээл тэгээд кафе тэгээд нэг болонд нь болохоор бид нар ингээд дэлгүүрийнхаа 4 жил бид нар дэлгүүр ажиллалаа үзчихлээ шүү дээ. Юуг нь зарах, юу одоо манайхан илүү дуртай авдггүй тий. Яг тэр одоо бестселлер продактуудаа авчиж тавиал нөгөө талд нь сайхан монгол хоол хийгээл. Тэгээ бас нэг би ч өөрөө кофенд дурдаг хэвчээ нэг. Кофег бол өдөрт 3-4 кофе багтаа. Тэгээд нэг тийм кофений бизнес хийж үзэхсэн тийм пэшн яваадсан байхгүй хүсэл яваадсан. Тэрийгэ биелүүлээл. Дээрээс нь манай дүүч бас яг насаараа тоогооч идсэн төрсөн дүү маань ирж дараад тэгээд за нэг удаа хийгээд үзье гээл. Өнгөрсөн жилийн 7 сарын 11-нд наадмаар бид нар нээжсэн. Одоо сарын 11 болох гээд яг жилийн өмнө болох гол. Кафенээсээ хойш нэг жил гэдэг бол асар хурдан өнгөрлөө. Хоолны бизнес гэдэг бол ястаа амаргүй бас таашгүй бас өдөр болгон өглөө болгон сэрж идэг тийм бизнес байт юм байна. Тийм шүү те бас амаргүй бизнес шүү бас хоолны бизнес те хоолны салбарын бизнес гэдэг чинь бас л зүгээр нөгөө нэг дэлгүүрийн бизнесийг бодвол мэдээж хариуцлагатай өндөр хариуцлагатай тэгээд зөксөө зайгүй бас те бүтээгдэхүүнүүдэд цуглуулах гэл ер нь бол их л ажиллагаатай хариуцлагатай ажил бах. Тэгээд маш гоё байна. Тэгээд энэ подкастаас дамжуулаад бас баяр хүргэе. Бас мэдээж 1 жил болсон ч гэсэн тэгээд хожуу баяр хүргэж байгаа ч гэсэн одоо 1 жилийн хойд нас баяр хүргэе. Баярлалаа. Подкастэнд өгч оролцуулж байгаа гэдэг чинь бас манай маркетинг сурчлагыг хийж өгч байгаа чинь маш том үнэлж баршиг том бас бидэрт барьж байгаа бэлгэлтэй манай хамт олонд
Тэг яг хуу тэг мэдээч би энэ ямар ч салбарт бас монголчууд маань бизнес эхлээд явж байгаа энэ хүмүүсийг бас би дэмжихийг ч хүсдэг. Тэг бас монголчууд маань бас өргөнөөр бас үйлчлүүлээсэй ч гэж бас хүсдэг. Тийм ч учраас бас подкастандаас та хэдийгээ бас урьж оруулахад бас дахин урьж оруулахад ч бэлэн байгаа шүү гэдгийг бас хэлье. За тэгэхээр за кафе маань ингээд ийм ингэж эхэлжээ. За тэгэхээр яг Монгол шоп маань бас хэр явж байна вэ? Одоо яг анх байгуулсан эхний бизнес маань ер нь хэр явж байна? Тэрнийхээ талаар. Тэгээ Монгол шоп маань маш сайн явж байгаа, сайн байгаа. Тэгээд одоо тогтсон хэрэглэгчтэй байнгын худалдан авагч нартай болсон. Монгол шопын онцлог бол ерөөсөө яг тэр эргэн тойронд амьдарч байгаа одоо оршин суугчид тий тэр яг одоо энэ тэгэхээр ярих юм бол яг community-д neighborhood-д зориулсан шоп баггүй. Тэгэхээр ерөнхийдөө бусад газар амьдарч байгаа хүмүүс бол 5 дахь өдөр хагасаа бүтсэн зорж ирдэг. Тэр хавар амьдарч байгаа хүмүүсийн хувьд бол өдөр болгон ордог салшгүй нэг бас нэг тийм дэлгүүр болцсон байгаа. Одоо бид нар анх ингээд нааша салбараа нэгээл кафега нэгээл одоо бид хоёр чинь шинэ юм руугаа жоохон анхаарад дэлгүүрлөгөө очиж амжихгүй байсан тэр хавийн үйлчлүүлэгч нар маань найзууд маань шинэ газар руу явж болохгүй шүү. Энийг хааж болохгүй шүү. Хаах юм бол бид нар бусдаг гаргах шүү гэж тайлбарлаж тэгжсэн. Тэр ингээд бид нар нэг нэгнийхээ дэмэнд ирчин тэгэл ингээд явж лээ юм л та. Яг хоо дэлгүүрийн бизнес гэдэг бол яг нэг кафегийн бизнесийн дэргэд бол арай амар бизнес байсан юм байна. Юу гэхээр ерөнхийдөө нэг 5 хүн ажилчна, 2 худалдагч, тэгээ манай хүн, тэгээ нэг нэгтлэн тэгээд миний би гэдэг ингээд нэг 5 хүн ажиллаад ерөнхийдөө болцдог. Лейбер багтаа. Кафе маань болохоор одоо ингээд нэгтгэхээр ерөөсөө нэгдүгээр урт цагтаа өглөө 7-оос орой 9 цаг 8 цаг хүртэл ажиллана. Тэгээд тэнцээч хүмүүс 2 ээлж байгаа, галтгоонд нь 2 ээлж байгаа, урдаа 2 ээлжээр ээлжлээ ажиллахаар ингээд 15 6 хүн ажиллаад байгаа юм да. Тэгэхээр бас айгүй хүний оролцоотой. Тэгээд тэнд ажиллаж байгаа хүн болгон ингээд бүгд чин сэтгэлээсээ хийгээд нэг юмны амтыг зөрүүлэхгүй тул бас их л ур ухаан шаарддаг юм байна. Тийм шүү. Тэгэхээр ер нь танаа одоо энэ танахаар ер нь баяр ёслолын захиалга ер нь авдггүй одоо жишээлбэл цагаан сар, үсний найр, төрсөн өдөр гэдэг одоо тэмдэглэл баярын одоо хоол эдэн ундааг бас бэлтэж хийх үйлчлэгээ бас байдгүй. Манай дээр катерингийн үйлчлэг байгаа. Бид нар яг өөрсдөн дээр манайх ч юм болохоор ийм дотроо нэг ойролцоогоор нэг 20 хүн нэг 4 5 ширээ сунд гаднаа задгаа. Яг нэг ийм тусгайлсан үйл ажиллагаа авъя гэхээр арай жоохон тохиромжгүй байгаад идэв. Зөв бид нар өөрсдийнхөө ер нь гэхдээ шинэ жил төрсөн өдрийн тэр хийжсэн манайд хийгээд. Гэхдээ яг хуу болно. Гэхдээ манайх илүү юу хийгээд байгаа гэхээр катерингийн үйлчлэгээ хийгээд байгаа. Одоо жишээ нь өнгөрсөн жилээс хойш бид нар элчин сайдын яамтайгаа хамтрах гэж явахад тэдний захиалгаар бид нар 2-оос 2 байна 3 удаа катерингийн үйлчлэгийг нь хийсэн. Гадны элчин сайдуудын болдог тэр нэг Монголыг танилцуулах өдрийн катерингийн бид нар камерад очиж хийлээ. Камерыг нөгөө бас Golden Light л нөгөө нэг төмрийн бас нэг компани багш тэдний бид нар ойн катерингийг хийсэн. Сая сүүлд бас энэ бизнесүүдийн уулзалт гэдэг энд элчин сайдын яамнаас нэг бас 100 гаруй хүнтэй юу хийсэн. Үйл ажиллагаа. Энэ катерингийг бас манайхын тэгээд тэгэл төрсөн өдөр янз янзын хүүхдийн баярын тэр хоолны катеринг гэдэг бол сайн хийж байгаа. Тэрэн дээр бол хүмүүс аягүй ам сайтай байгаа. Ямар гоё юм бэ те. Энд байдаг бололцоо нэрээ өвчлүүлэхэд бол бэлэн байна. Тэгэхээр одоо би бол хүсэл тавья. За хүмүүс маань за Монгол шопо хаачваа гэдэг байна. За тэгвэл Мельбурнд маань бас ирээд бас энэ үйлчлэгээ явуулаа салбараа бас нэгэчээ гэсэн Мельбурний оршин суугчаас бас хүсэл тавьж байна та хэдтэй. За энэ тухай бодож үзье. Нэг сайхан болох хаа. Тэгэн балгүй яах вэ. Тэгэхээр одоо хишгэ маань бас энэ салбарт тий Монгол шопороод одоо 21 оноос хойш нэгээд одоо ингээд баггүй хугацааг өнгөрүүлж जैन. Тэгэхээр яг түрүүн бас чиний хэлдгээр те за энэ салбарт бас за юуг нь илүү хүн худалдаж авж जैन. Юу байвал зүгээр энэ бүгдийг бас те 21 оноос хойш хийж байгаа үйл ажиллагаа явуулж байгаа хүний хувьд бол илүү харж байгаа гэж үзэж ш. Тэгэхээр бол нээхэд бол нэг тийм
айхтар сүртэй гайхаад ах зүйл байхгүй, их л ойрхон харагдчихээн, сонсогдчихээн гэж үзэж штэ. Тийм. Ер нь тийм. Гэхдээ бас бид нар илүү юун дээр тулгуурлаж ажиллаж байгаа гэхээр бид нар ч одоо яг ингээ баяр ёслол одоо цагаан сар наадам гэл яг тэрнгөр манай хүмүүс ч яг ингээл өөрсдийнхөө дуртай эдэ будаа сандаг тий. Яг тэр үеийн бид нар бол шуудангаар бол яг ингээ Австралийн булган бүрлүү, Шинзланд руу явуулж байгаа. Тэр үйлчлэгээ илүү дэлгэрэнгүй өшөө хурдан болгож хөгжүүлдэг юм уу гэсэн бас төлхөө бодол бидэрт байгаа. Онлайн шоп гэсэн. Тэгээд манай пэйжээр бол манай вебсайтаар хүмүүс хандаал. Тэгээд тэр захиалгууд нь бол Австралийн булан бүрт ер нь бол 2-4 хоногийн дотор очиж шүү. Тийштэй нэр өмнө нь хэдүүлээс подкастн дээр ярьжсэн тэр үйлчлэгээ маань бас нэлээд амжилттай явсан байна. Хүмүүс маань өргөнөөр үйлчлүүлж байгаа юм байна штэ. Таньтай. Тэгэхээр MS кафе дээр маань бас халуун хоол бас тэ амтд кофегаар үйлчлэхээс гадна бас тэгвэл танаа Монгол шопын бас бүтээгдэхүүнүүд бас худалдаалагдж байгаа гэсэн үг юм байна штэ ер нь тий. Яг тийм. Монгол шопын бүтээгдэхүүнүүд худалдаалагдаад манай дээр юу гэдэг лээ. Монгол шопын бас нэг давуу талч ингээд байгаамаа. Одоо бид нар ингээд 5 жургуулаа ажиллаж байгаас гадна бидэрт өдөр болгоны одоо энэ бууз, банш тэ хэрцэн урал, боорцог зүсмэл гэдэг ингээд өдөр болгоны бүтээгдэхүүн нийлүүлж байгаа эмээ өвөөнөр манай харилцагч нар тэдний бүтээгдэхүүн бас яг манай юун дээр MS кафе дээр бас гарч байгаа. Тэгээд яг энэ худалдаа авалт болгон зөвхөн манайхын дэмжихээс гадна бас яг тэр өрхөөрөө гэртээ хүүхдээ харангаа, ачаа харангаа хийж чад тэр эмээ өвөөнөр тэднийг бас дэмждэг тийм үйл ажиллагаа худалдаа авалтууд болдог гэсэн үг. Ямар хөөрхөн. Тэгэхээр бас яг ингээд хүмүүсийгээ бас ингээд дэмжээд бас тэр хүмүүстэй бас орлого олох бас боломжийг нь олгож байгаа юм байна шүү дээ. Тэгэхээр айгүй там ач тустай үйл ажиллагаа явуулж ийн штэ. Тийм тэгээ дэмэндээ дээсэр чиндээ гэдэг шүү. Тэгээд тэднэр байхгүй бол надад зарах юм байхгүй тэгээл. Энэ шийдэ. Тийм штэ. Би нэрээ бас Сиднейд очиод бас тэгээд амсаж үзэхэд нэрээс нэр гоё амттай борцгнууд тэгээл тэ айраг гэл айгүй гоё яг Монголд байгаа амтуудыг бол зүгээр танаа шопоос бол бүгдийг авч амтлахад бол бэлэн бүтээгдэхүүнүүдтэй зарагдж илээ шүү. Энэ хоол бас хүний газар бас тэ нутгаа сансан хүмүүсийн бас сэтгэлийг нь бас твтэж чадж байгаа бүтээгдэхүүнүүд байгаа гэж үзэж штэ. За баярлалаа. Ер нь бол тэгээ сая би өнгөрсөн 7 хоног Монголоос ирсэн. Тэгээ сая Монгол очиод ингээл яхад хүмүүс ийм ч мэдгүй тийм ч мэдгүй гэдэг яг байгаа. Өрмөө байгаа. Шинэ харуулуу бидэрт байгаа гэж. Надад бол нэг сонирм биш болчиход байгаа. Тэгээд эргэж ирэх аимах яг Монгол хоолнууд нь байгаа буугаал гээл. Тэгэл бас сонин болно олно. Энд жишээ нь ингээл хүн Монгол явж ирсэн. Монголоос Монголда манай кафе дээр ирсэн. Кафегийнхаа хоолыг санчиж гээл Монгол хоол ирэл Монголоос зөндөө гэсэн. Тэгэхээр өөр бас мужуудаас маань бас монголчууд маань Сиднейг зорж ирээд танаа кафегаар болон монгол шопоор өргөнөөр үйлчлүүлж гин үү? Тийм зөндөө ялангуяа нөгөө амралтын өдрүүд holidays байгаа штэ. Амралтын өдрүүдээр эсвэл нөгөө намаацлыг ч гэдэг юм нөгөө тэмцээн уралдаанд ирж байгаа багаар ирж байгаа хүн болгон маа дэлгүүрээр кафегаар байн ирнэ. Тэр айгуугаа бид нар холоос ирлээ шүү, зориод ирлээ шүү гэж орж ин. Тэгээд за сайн явж ирж гин гэл. Тэгээд юм танилцуулаад тэгэнгүүт маа найз бас ийм загсан. Зарим нь бид ерөөс Сиднейд ирж байгаагүй ирэхээр заавал орно гэсэн одоо орж шүү гэл ингээл. Гой. Гайтай. Бид ч бас тэгээд яг Сиднейгээр аялаад нэг ямар өдөр болгон жил болгон Мельбурнээс Сиднейг зорихгүй байгаа хүмүүс бол одоо тэгэл саяхан бид ч одоо чи 2 3 жилийн өмнө очсон уу. Тэгээ очиход бол өстой айгүй гоё дотн санагддаг юм байлээ. Гоё санагдсан шүү. Тэгээд айгүй хөөрхөн урайлахын бас бидэдтэй манай гэр бүлийн хүнтэй бас ингээд таад маань бас уулзсан байгаа шүү. Тэгээд тэрийг бас сонсогч нарт хэлнэ. Айгүй хөөрхөн ухтаж авсан. Ихшгэ 32 маань. За тэгэхээр 2 жилийн өмнө би сая өнгөрсөн Крисмсээр илүү гэж бодож 2 жил болчихж байгаа юм.
Тийм бараг тийм баг шүү. Нилээн дээр болчлоо одоо цаг Яаж хугацаа. ахмаар гоё тийм каравантай аялаа явж исэн мэт. Тийм. Суугаа явчих гэмээр. Тэгээ би тийч тэгээд нэг өөрөөхөн нэг завсар зай гарвал бас коронавич ирээд хүүхдүүдэд бас нэг агаар салхинд гаргах. Хүүхдүүд маань дагаад явж байгаа үед нь шүү дээ. Одоо тэгээ бүр том болоод өө аав ээжээ би явахгүй гэ гэртээ үлдэх хүртэл нь одоо ямарч байсан цаг хугацааг хүүхдүүдтэйгээ өнгөрөх зорилготойгоор тэгэл гараад явдгийн. Тэгээ бас бид чинь нэг Адлайд орсон байгаа. Одоо тэгээ нэг өвлийн амралтаараа нэг энэ ойр хавийнхаа хотуудаар явж нэг агаарт гарах санаатай л тиймэрхүү л ягаа. Тий. За. За тэгэхээр одоогийн байдлаар яг хэдэн хүн ажиллаж байна вэ манай MS Cafe-нд маань тэгээд ажилчтай танилцуулаач. Манайд MS Cafe дээр маань болохоор одоо жишээ нь яг урталтаа ойролцоогоор 6 хүн ээлжлээд ажиллаж байна. Тэгээд хойдлын галтгоонд маань болохоор 8-аас 10 хүн байна. Тэгээ нөгөө бид чинь оюутны бас визнийхээ эрхэнд хамаараад зарим нэг 20 цагтай л дийлэнхэнд баригдаж ажиллаж байгаа шүү дээ. Аа. Тийм болохоор нөгөө нэг 2-оос 3 өдөр 7 хоногтой ажиллана. Нэг удаад ажиллахдаа галтгоонд гэж жишээ нь 2-оос 3 хүн ачаал багтаа 1-ээс 3 дахь өдөр хүртэл бол урдаа 1 хүн гээл. Тэгээ ачаалтай өдрүүд болонгууд бид нар чинь 2-2-оор ажиллаад. Тэгэхээр ерөнхийдөө MS Cafe дээр бол нэг 15-6 хүн байдээ. Тэгээд тэн дээр нэмэх нь одоо манай менежментийн баг гэж байгаа шүү дээ. Манай менежер Холон гэдэг эмэгтэй байгаа. Тэгээ манай ерөнхий тогооч Мига гэдэг бас одоо энд тоочор айгүй олон жил ажилласан. Мэргэжлийн сургуулийн одоо төгсөж байгаа. Тийм мундаг эмэгтэй байгаа. Лип гэдэг одоо энэ том юу гэдэг вэ? Кафены шеф байсан. Бидэрт өглөөний шеф хэрэгтэй байсан. Бид нар уруулж авчирсан. Тэгээд Лондонд Монголд энэ төр ажиллаж байсан, шефэр ажиллаж байсан. Энд дээрээ бас шефэр ажиллаж байсан. Жулиана гэдэг эмэгтэй байна. Одоо энд бас сургуулийн бас хамгийн гол манай дүү Шүн бэлэг гээд яг Монголд бас 16 настайгаас ихсүүлэл энэ хоолны салбарт тогооч тэгэл ингээл энэ тэмдгийн баахан ерөнхий тогооч могоочийг явсан. Манай дүү байна. Тэгээ биднийг бас анх ажиллаж байхад бидэртэй нэгдэж бидэрт бас айгүй үнд зөвлөгөө өгчээс орхон гэдэг бас нэг мундаг тогооч байна. Тэгээ одоо бас айгүй олон тогооч нар байгаа дандаа л туршлагатай хүмүүс ажиллаж байгаа. Хамгийн туршлагагүй нь юу л бараг л би л ах. Хаяа нэг туслах болохоор нэг төмс арилгаж игэн аяга угааж игэн өөр хэрэг байхгүй. Та ер нь хол ээжсэн л дээр шүү гээл. Дээрээс одоо ингээ манай уртлын юун дээр бариста хэсэг дээр кофений хэсэг дээр энэ чинь бид нар чи анх ингээл кофего рост хийгээл за нэг иймэрхүү амттай ингмээр байна гэл би чи яг кофеныхаа ростыг гаргаж авч байхдаа бараг 400 аяг кофе амслаа шүү дээ. Эхэндээ уудаг гэсэн хайнсан дээр сүлдээ зур хараалаа уухасаа бүр аимшигтэй болж байгаа тэр чинь. Тэгээд за тэнгууд манай кофен дээр одоо чинь манай түрүүний ясан менежергээ Холон гэдэг эмэгтэй маань ерөнхийдөө Австралийн хоолны салбарт 8 жил 9 жил ажилласан эмэгтэй баристагаар бүр аюулгүй айгүй мундаг эмэгтэй байгаа. Тэгээд номоо тэгээд Джессика гэдэг мундаг эмэгтэйчүүд байгаа. Одоо бас нэрийн дутуулчаар бас болохгүй одоо тэгээ инхчин сувдаа гэх. Дараа нь та миний нэрийг хэлсэнгүй энэ тэр айгүй мундаг. Би өөрөө яг баристагийн сургалтанд суугаад за тэгээ нэг юм л ойлгож байгаа. За би ерөөсөө ингээд энэ бариста хийгээд би өөрөө бол хуучин хийдэг байсан. Тэгээд одоо бол би ингээд бариста гэх юм бол би өөрөө кофений энэ гоё амт найрлага те энэ гоё зүйлийг гаргаж чадахгүй мөн ерөөсөө мэргэжлийн мундаг хүмүүстэй л ажиллах хэрэгтэй ингээд баристан дээрээс нэрээ татсан. Тэгээ хоолн дээр ч гэсэн тэр би ороод сайн дурын хүн ороод хийхэд тэгээд хамгийн юм унана. Тэгээ миний хүс шигч болохгүй мөлий тэр чинь нарийн. Одоо ингээд технологийн карт гэл одоо за ийм материал ингэж орно гэж тавьчихдаг. Яг тэрнгээр тэрний дагуу хийдэг хүн бол өдөр болгон л хоолны над өөр байх юм билээ. Эдгээр байж игээд нэхэр өдөр болгон шинэ бүтээгдэхүүн зэрж байгаа шүү дээ. Тэнгүү тэнд ирж байгаа махны ширхэг, ирж байгаа сонгон, тухайн өдрийн цаг агаармагаа тэрнээс хамаарат орц грамм нь жоохон дээшээ доошоо болно гэл янз л тэр чинь угаасаа л нарийн мэрэгжил юм билээ.
Тэгэх бах тий. Тэгэхээр бид нөгөө танаа бас пэйжийг ингээд хараад нөгөө сайхан амттай хоолнуудынх нь нөгөө reels видеог ингээд үзэнгүүт шин яа өстө тэр чимэглэлт бол зүгээр нэг одоо би тэгээд нэг гэртээ хийгээд иддэг шиг биш. Тэр чимэглэлийг бас айгүй яг мэрэгжлийн хүний гараар хийж байгаа нь бол харагдаж байгаа байхгүй юу. Тэр тавглалт тэр те өнгө хослол өдр гээл те Монгол хоолыг маань бол зүгээр өстө өнгө хослуулаад айгүй гоё тавьж ил штэ чимэглэл эднэртэйгээр айгүй гоё үзэмжтэй харагдсан бүр өстө айгүй дээд зэргийн рестораны хоол шиг гарч ирж илээ шүү. Тэгэхээр манайхан бас та бүхэн бас пэйжээр н ороод хараарай. MS Cafe гэд хараарай. Хоолнуудын маань бас зураг, меню, мэдээлүүд нь бас байгаа шүү. Ороод хараарай та бүхэн маань. Тэгэхээр бариста гэснээс тийм бариста гэснээс нэрээ ер нь австралчууд ер нь кофений ард түмэн штэ. Өглөө бол ерөөсөө бүгд нэг ингээл гартаа кофе орцсон явчихдаг те. Ерөөсөө за кофе шоп хаана байна. Тэгэл хүүхдтэй эхчүүд маань бас ингээл кофе шопоор дүүрээ сууцаа хоорондоо ингээл ховж яриад те. Кофе шопоор бол ингээл дүүрээ сууж. Ер нь кофений соёл боллоо. Айгүй их өргөн хөгжсөн газар. Тэгээд мэдээж яг түрүүн хэлдэг шиг ам чанарын хувьд ч бас үйлчлүүлэгч нараас их өндөр шаардлагач тавьдаг бах. Ам цаатай байвал тэ бас худалдан авагч нар маань бас байнга үйлчлүүлэх үндэстэй тэ. Тэгэхээр яг түрүүчийн хэлдгээр одоо тэр олон жил ажилласан хин гэлээ тэр бариста охины маань нэр тэр охин маань менежер холон гэдэг. Тийм тэр маань бас олон жил ажилласан гэдэг чинь яг л тэр кофений амтыг бол яг ямар төрлийн кофе тэр амтыг бол яг л мэрэгжлийн төвчөнд гаргаж чадж байгаа юм байна гэж бодож байна. Тийм кофе гэдэг чинь өөрөө тэр чигтээ урлаг байгаад байгаа байхгүй. Одоо чинь ингээд яг ингээд таны айханд ирж байгаа кофе ингээ харахад нэг хүн бариста гэдэг хүн хийгээд өгж байгаа юм шиг боловч яг энэ кофе эцсийн бүтээгдэхүүн болоо таны гар дээр ирчлэн 88 хүний гар дамждаг байхгүй юу. Кофе ургуулах, хураах, тэгээ тэрийг хуурах, хатаах гэдэг юм уу те цэвэрлэх, тээвэрлэх энэ дэрэнгүүтэн дахиад тэрийг хуурж байгаа бид нар зориулж рөөст хийж өгч байгаа, савлж байгаа гэдэг ингээд 88 хүний гар дамжиж 88 удаагийн процесс хийгдчихэж энэ гоё кофеч ирээд байгаа. Тэгэхээр энд аль нэг хүн нь алдаа гаргачих юм бол тэгээд энэ авч чанарт нөлөөлж байгаа байхгүй. Тийм тий. Энэ кофе гэдэг чинь нэг тийм нарийн урлаг байгаа даамаа. Тэгээд тэр дэвтэл дээр нь хийж байгаа арт одоо нэг юм зураг мураг зурдаг шүү дээ. Тий зураг гаргаад тий. Янзын тэр мэрийг хийн гэдэг чинь бас л нэг багадаа нэг 2 жил мэлээ. Яг мэдээж бид нар сурж олно. Гэтэ гоё хийн, хурдан хийн, минут тутамд ингээл нэг кофе гаргана гэдэг чинь өөр тэр хүний ур чадрын асуудал болчиход байгаа байхгүй. Тэгээд мундаг хүмүүс ч минутанд 2 3-ыг гаргаа авчих. Зэрэг ажиллаа. Гэтэл манай чиг хүн бол баг 3 4 минутанд нэгийг гаргаж байгаа юм. Тэр нь тэгээ гоё хамттай жишээ. Тэгээ ялангуяа энэ кофений соёлтой энэ газарт болол зүгээр өстой шууд амт мэдрэх байлгүй дээ энэ ч одоо мань мэт хийгээд өгвөл тэгэл паах пөхлөх бах та. Тэгэхээр мэрэгчлийн үнэхээр хэрэгтэй баг. Тэгэхээр мэдээж хоолн дээр бол нэрээ ямар хоолны зэстэй байна? Танахаас ямар хоол гардаг вэ? Ерөнхийдөө бид нар өглөө 7 цагт онгойж байгаа. Тэгээд өглөөний брейк ерөнхийдөө австралчууд зориулсан Оосын маягийн брейк юмуд байгаа. Ерөнхийдөө л Австралид нийтлэг зарагддаг. Тэгээд тэрний дараа бид нар ланч таймаас эхлээд өдрийн хоолны цагаас эхлээд оройн хоол хүрт Монгол хоолнуудаа гаргана. Тэгээ Монгол хоолнууд дээр бид нар яг нийтлэг иддэг одоо цөөвөн, хуушуу, бууз, гулайш, тэгээд шарсан хавирга, үхрийн хавирга, шарсан хавирганууд шүү дээ. Тэгээд шөнөтэй хуурга өөр бас хоолны дотор илчиж магадгүй. Тэгээд шөлтөө хоолнууд хууцай, банштай цай, гуралтай шүл, банштай шүл, жингсэн гуралтай шүл гэдэг. Тэгээ одоо өвлийн үйлрээс зориулсан энэ ч жоохон хөдөн байгаа даа бид нар чинь юу хийж байна? Бош хийж байна. Янзэ. Тэгэл Arts channel одоо би ингээд Arts угаас сууж байна. Arts цэцэргэн ансаг Оросоос ирж байгаа зэрлэг жимс байгаа. Энэнгөөр бид нар бас яг ингээд Arts цэцэргэн аяга. Цэцэргэн ансаа хийгээд Arts өөртөө энд найруулж гаргаал. Тэгэл үзэж таваад байж байна. Ямар ч гэсэн хоолны бизнес гэдэг чинь нэг учраа олоод хөл дээрээ багтал бас нэг 2 жил танигдлаа 2 жилийн асуудал байдаг гэсэн. Яг л тийм шиг. Би жоохон яарал 6 сарын дотор учраа олоод нэг
хугарлын цэгээ олчих юмсан гэж бодсон чинь үгүй ээ 2 жил болд юм гэсэн. Одоо жилийнхээ өн дэр нь. Тэгэл одоо л яг за 2 жил болох юм байна гэдгийг ойлгол ичлээ. Тэгэл яг хөө тэгээд ямар их тууштай бас ингээд тууштай явж байгааг бас ингээд илрэл байна шүү дээ. Хүн тэгэл ер нь ямар нэгэн бизнесийг те хин нэгэн тууштай амжилттай байлгахыг хүсвэл тууштай явах л хэрэгтэй байгаа байхгүй юу? Яг тэгэл зарим хүмүүс маань ингээд тэ нэг бизнес хийж байгаа хүмүүсийн нэг 90% нь их амжилтгүй явдаг. Яагаад тэгэхээр тууштай зам байдгүй гэж байгаа. Тэгэхээр их тууштай явж байгаа яг ингээд их шиг Учка хоёрынхаа бас энэ бизнес эрхэлж байгаа энэ арга барил одоо энэ бас ингээд тууштай явж штэ. Яг л нэг сэтгэл зүрхээ зориулаад ингэж явж байгаа нь бол энэ их амжилтуудыг бас ингэ үүсгэж байгаа гэж харж байна. Тэгээд маш сайхан байна. Тэгээд сая хэлсэн хоолнууд сонслоо. Одоо арт цугаа сууж ийн гэлээ миний бүр энэ. За нэг сайхан тэр халуун хууцаагийн нийтэд нэг арт уучихсан л гэсэн бодол төрж штэ. Тэгэхээр жимснүүдээ анс чацарганы эдрээ Оросоос оруулж ирдэг гэв үү? Тий, одоо манай Монгол шавчмаас Орос бараан зардаг штэ. Тэр дуучаа ерөнхийдөө яг зэрлэг тийм Сибирийн чацарган нэр центр ирдэг байхгүй жимсээр хөлдүүгээрээ. Ямар гоё. Тэгээ яг тэрийг галтгоонд чанаад төхөр энэ өвлийн үйлрэл бол яг энэ ханаад том дархлааны эсрэг бол ялангуяа энэ жил нэлээд хөтөн байна. Тий. Тэгээ манайх бас кафены хажууд нүгэд ирцээ голын хажууд гол руугаа харсан цонхтой байранд орсон чи бас чанга үт юм байна. Тачгин жин үү? Тэгээ манай хуучин байсан бол бас учиртай байж одоо ч би хажуудад хэн залгацсан бас сууж штэ. Аха. Тэгэхээр тийм бас нэр рисийн үзэн чацарганы ансаа ирээд дугаарай. Арцаа ирээд дугаарай гэд рисийн бас харсан. Тэгэхээр яг л монголчууд маань бас тийм амтыг ялангуяа энэ өвлийн хүүтэй улиралд одоо л үйл болж байгаа шүү дээ. Манайхаа энд 6 сар энд бол үйл болж байгаа гэсэн. Тэгэхээр энэ тачигсан өвлийг бол сайхан чацарганы арцаа угаад дархлаагаа дэмжээд явах нь шүү дээ. Ямар гоё юм бэ. Үгүй мөн Сиднейд амьдарч исэн бол гэж бодогдож байна. Ярьж штэ одоо тийм Мельбурн дуудахгүй нэгээрээ тэгээд за тийм байна. Тэгэхээр хоол хүргэлтийн бас үйлчлэгээ хийдэг. Одоо жишээлбэл за би гэртээ суужлаа гэхэд танахаас хоол хүргэлт авах үйлчлэгээ байгаа юу? Хоол хүргэлтийг болохоор бид нар Uber Eats менюлогоор шийдэж байгаа. За. Хүмүүс угаас манайхан ч тэрийгэ түлхүү ашиглах юм чаа. Тэгээд тэрнгээрээ хоолоо захиалал Uber Eats-ийн менюлогийнхан хурж ирэл аваад хүргээд авчихсан. Ямар гоё. Тэгэхээр манайхан за үйлчлүүлж байгаа нэр үйлчлүүлэгч нар нь монголчуудаас гадна бас өөр орны хүмүүс сонирхож захиалж монгол хоолыг маань амталж явах юм уу? Тэгээ ер нь бол байгаа. Ерөнхийдөө ялангуяа ингэж байна. Кофений хэрэглэгчдийн бол нэг 50-аас илүү хувь нь одоо эргэн тойронд амьдарч байгаа австралчууд тийм үү гадныхан манай кофег сонирхож байна. Тэрнээс гадна Монгол хоолыг ер нь бол одоо бараг 40 орчим хувийн идж байгаа хүмүүс гадныхан биш үү? Яг энэ эргэн тойронд амьдарч байгаа. Дээрээс нь бид нэг арт гэрийнхэнтэй нийлээд контент өнтер хийгээд тэгэл ерөнхийдөө энэ ойр орчмынхаа амьдардаг хүмүүс тэгэл өөрсдийнхээ юу ингээл юу мэдээлэл хүргээд одоо ерөнхийдөө нэг 30-40% хоолыг бол гадныхан идэж байна. Бидний эргэн тойронд амьдарч байгаа. Яг манай энд амьдарч байгаа хүмүүс чи австраличуудаас гадна бас Азууд их байгаа. Бусад орны. Тэгэл Солонгос, Филиппин энтергээл ингээл янз янзын хүмүүс л ирж идэж байна. Ялангуяа Монголыг сонирхдаг гадныхан бас айгүй их ирж идэж байгаа сүүлийн үед. Тэгээд одоо хүмүүс танигдаад л явж байна гэсэн үг. Нэрээ тийм түрүү арт гэснээс тэр Монголын бас ютубер тоогооч нар эдэн штэ алдартай арт гэргээд манайхад мэдж байгаа. Тэд нар маань бас ирээд явсан байгаа. Тэгээд тэр үйл ажиллагаагийн хадлаар нэрээ бас товч яриач. Тэр манайд бас их том юм болсон. Тэд нар маань ирнэ гээ. Тэгээд тэд нар окей бид нар өөрсдөө нэг өдөр ямар ч юм ивент зохион байгуулад тий. Гоо та нарын хоолыг ингээ хамт гаргая. Та нараас сурах юм бид нар ингээд яаж болох вэ? Тэгээд тэд нар маань бид нар юу яасан байгаа. Өвхрийн өвчөө. Тэгээд орхигтой цог ингээд 2 хоолоороо бид нар тэр өдөр ивент хийгээд тэгээд
ерөнхийдөө бас 100 гаруй 200 хүн ирж манай дээгүүр идсэн хоолыг. Тэгээ хоол бол тэр өвхрийн өвчин бол тасархай болсон. Ерөнхийдөө өвхрийн өвчиг бас ингээд энэ чинь дандаа махыг жижиглээд хэрчсэн байдаг штэ. Тийм өвчөг авахын тулд бид нар бүр фарм ороод фарм дээрээс мах цардаг залуу маань явж өөрөө Монгол аргаар 2 өвхөр том өвхөр хийж ирээд тэгээ нөгөөтгийг нь бид нар энд хадгалах гэж кулер рум баахан хөргөч фризер одоо хөлдөөч мөлдөөч чинь тэгээд бараг 700 кг махтай болоод зөвхөн 2 өвчөө авах гэж 700 кг махтай болсон. Яа. Тэр гоё зүйл гоё үйл ажиллагаа болсон тий бүр өстө хүмүүс маань тэр тикет юм уунаас дороо дуусаад та нилээ бужигсан юм шиг байгаа маа. Таад маань. Тийм тэр чинь сая Истрийн амралтаар таарсан манай дээр. Тэгээд тэрий чинь өвхрийн өвчийг тэгж болох гэж бас л 2 өдрийн юм болт юм билээ. Манайхан чинь 2 өдрийн өмнөөс нөгөөдгөө жижигэлж янзлаад дутаад тэгээд нөгөө нэг боловсруулдаг аргаараа боловсруулад оовн тийгээд гэх ингээд эцсийн мөчд гарах хүртлээ бол ойролцоогоор ер нь бараг 14-5 цаг юм боловсруулж явсан баг шүү. Тэгин дээ. Тэгэхээр тэр залуучууд чинь ч бас мундаг. Тэгээд бид нар ч бас хажуун зөвхөн өвчнөөс гадна өөрсдөө хоолоор бас тухайн өдөр үйлчлэлтэй яасан. Тэгээд тэдний туслах тоогоочоор цаанд бэлтгэл энтерт манай тоогооч нар өөрсдөө хамт оролцоод явсан. Тэгээд манайхныг бас тэднийхэн бас айгүй сайн үнэлээл. Та тоогооч нартай мундаг юм. Танаа хөөцөө Монгол идж байгаагүй хөөцөө Монгол идж байгаа гоё наадмын хөөшрөн гэдээ бидний магтаж өгöd явсан. Тэр бас манай тоогооч нарт бас айгүй уран болсон. Тийм. Нэр рисийн харс айгүй гоё. Аяг дөрөн хууцаа бага шуур тавьцсан өстой нэрээ. Хилсээ гаргаад идчихсэн ш манай арт гэрийнхэн. Тийм цаадаа чи Сидней ер нь 2-3 хотоор ивентүүдэд зохион байгуулцаа. Тэгээ явахынхаа өмнөх өдөр манай дээгүүр ирж нэг хоол идээд сайхан явсан. За. Тэгвэл сайхан өргөн дэлгэр болжээ. За тэгэхээр ер нь за хоол хүнсний бизнес эрхэлж байгаа хүний хувьд тэгээд ер нь энэ салбарын хэцүү бэрхшээлтэй тал юу вэ? Бас байна. Хамгийн гол нь одоо жишээ нь ингээд бид нар хэдий Монгол хоол хийж байгаа ч гэсэн Монгол хоолыг иддэг, амтладаг амт нь бас идж байгаа хүмүүсээс шалтгаалаад харьцангуй өөр. Одоо жишээ нь баруун нутгийн арай өөр идж гин, зүүн нутгийнхаа өөр идж гин тийм үү. Тэгээл дээрэс нь яг нөгөө одоо энэ бидний хэрэглэж байгаа материал чинь ялангуяа махан дээр хамгийн гол нь. Одоо сая бид нэг 2 өвхөр гаргасан гэдгсэн шүү дээ. Тэр 2 өвхөр чинь болохоор том байхгүй. Одоо манайхаар бол шар өвхөр гэж ярьдаг шүү дээ. Тэнгүүт бид нар австралчууд энэ бидний хэрэглээд байгаа мах чинь болохоор бага настай одоо шүтлэн мэтлэн гэдэг юм 1-2 настай тийм өвхрийн мах хэрэглэхээр тэрний амт нь ерөнхийдөө жоохон сул талтай. Яг тийм нас бий гүйтсэн өвхрийн махыг идэхээр Монголд байдаг шиг гоё. Тэнгүүт зарим хүмүүс амар гоё таалагдана. Тэнгүүт зарим хүмүүс эн чинь амар өөхтэй байна, тустай байна. Өөх нь айгу хурцсан, баг хүншсэн юм шүү гэдэг ч юм уу те. Эсвэл ингээд бид нар адилхан хоол ингээд адилхан порцоор гаргаж байгаа шүү дээ. Тэнгүүт зарим нь энэ порц чинь бага байна. Яг зарим нь барахгүй амар их байна. Энийгээ жоохон багасгаа өнөө бууруулж болохгүй юм уу ч гэдэм үү. Тиймэрхүү янз янзын юм гарч ирнэ. Тэгээд тэр болгоны чинь хүмүүс идж байгаа хүмүүсийнхаа юунд нийцэл ихээр бас яг нийцэхгүй байгаа. Тэгээд хүний амтлах мэдрэх идэх хэмжээ өөр байгаа те. Тийм ээ тий. Тэх бах уу тэгээд ер нь тэгээд бүх хүнд бол таалагдана гэж болов ахгүй мэдээж тэг ихэнх дийлэнх үйлчлүүлэгч нартай сэтгэл таарж байвал ер нь болно шүү дээ. Тэгээд яг л тийм л ах л та. Тиймэрхүү зүйл бэрхшээл өөр бэрхшээл бол гайгүй байна тий. Ерөнхийдөө нэг иймэрхүү тал бэрхшээл яг зөв энд бол асуудалгүй л. Монгол хуучин тэгэл иймэрхүү юм хийж мэгээд би ч анх бас ийм Делакаса гэх рестораны бас нэгтлэн дээр хийдэг байсан. Монголд бол миний мэдхээр хийдэг байх нарийн ногоонуудаа олдсон багтаа тэд л хамгийн том асуудал байдаг гэсэн. Энд бол хамгийн том асуудал бол ерөнхийдөө хоолны бизнес лейбер байна. Ялангуяа одоо хүний хүч. Монгол хоолны чинь болохоор яг бид нэг гурлаа зуураад илтээр махаа гараар дутаал ингээд бүр яг юм юу байгаа. Нэг бүрчлэн хийгээд байгаа. Амар ажиллаа ихтэй. Тэнгүүт бидний одоо энд авч байгаа цалин хийдэг үлээ. Тэ? Тэнгүүт бусад хоолны газруудыг одоо жишээ нь стейк одоо юу гэдэг Япон хоол мол одоо манай ажилласан солонгос хоолны үйлдвэр байгаа байхгүй. Бид нар яадаг вэ гэхээр нэг газар үйлдвэрлээ бүгдийг пакэжлаад бэлэн махаас боловсруулад
тэгэл явуулчихна. Тэнгүү тэр бүрэн махаж ирээд нөгөө хийж байгаа зур чинь зүгээр халгаагаал шараал тэрийг хичээж мэрчээж амтлах ямар шаардлагагүй тэгэл уушин пүнкгээ гаргаж байгаа. Гэтэл манай дээр болохоор тийм бэлтгэн хэллэх газар байхгүй. Бид нар яг бүгдийг ингээл эхнээс нь ингээл арилгаал, янзлал, ангилал хийж байгаа болохоор тэр бас жоохон яг Австрал бусадтай өөрсөлдөө жоохон төвхтэй л юм л. Тийм ээ тий. Тэгэхээр ер нь энэ Австрали улс ер нь энэ бизнес эрхэлж байгаа бизнес эрхлэгч нарыг ер нь хэр дэмжиж байна? Ер нь тэндээс их ер нь их хэцүү бэрхшээлтэй тал юу байна? Улсаас дэмжиж байгаа тал юу байна? Яг хоо хамгийн гой агууштай нь ерөөсө бидэрт оролцохгүй стандартаа тавьчихна. Тэгээд хэн нэгэн байцаагч ирээд шалгаад байхгүй. Яг хоо ирээд шалгана мэдээж анх нэхэд ирээд шалгана. Жилдээ 1-2 мэдгүй ингээд шалгана. Тэгээ ирэх болгондоо за бид тэдний өдөр очиж шалгана шүү гэл тэгэн. Тэнгүүд бид нөгөө гайдлайнх дагуу бүх юм л угаасаа хийгдэл автоматик хадгалж байгаа учраас ямар ч асуудалгүй гарчна. Тэрнээс нэг хүн ирээл өө би шалгах чинь одоо ингэ тэр нэг хүн суртал байхгүй. Тэр нь айгүй гоё. Дэмжлэг гэх юм бол яг дэмжлэгийг бол яг сайн мэдэхгүй байна. Яг Австралийнхаа иргэнд бол дэмжлэгүүд нь гоё үт юм байлээ. Одоо тэгэл бизнес ингээ хүүгүүлжээл аваад бодолтож авч байгаа таныг төхөөрөмжөөс 20-30% асуулаад 50% асуулаад тэрийгээ татвараасаа буцааж авч маваад яг иргэдтэй бол их л гоё юм байлаа. Манд чи нөгөө харь орны хүмүүст бол яг тийм хөнгөлөлтөө байхгүй. Тэгэл яг бизнес хийж байгаа 100% өөрөө төлөөл өөрөө мөнгөө гаргаад тийм нэг яалгаатай. Тийм ээ тий. Давуу тал нь яг хөө тэгээд ирж шалгаад байхгүй. Тэгээд бид нар татвараа төлөөл юм зүй ёсныхан дагуу хийгээ явж ямар ч таахгүй. Тэр нь сайхан бас. За тийм байна. За тэгэхээр Хишиг маань бас 2017 оноос хойш бас барилгын компанитай байгаа гэсэн. За үүнийхээ талаар хоёлаас нэг товч танилцуулаад өнгөрчихэд. Уул нь бол хоёлаа 4 жилийн өмнө подкаст хийхдээ за энүүгээрээ нэг подкаст хийнэ гэж ярьж исэн. Тэгэхдээ яг уу одоо хоёлаас энэ дээр бас нэг хөнкөн бас нэг подкастынхаа төгсгөл хавцаас нэг товч танилцуулъя. Тэгээ одоо маа төмрийн компани болохоор одоо төмөр ер нь л төмөр хийдэг байхгүй бид нар чинь тэгэл анх ингээл 2015 онд ирэл лейбер хийгээд дараа нь төмөрлөө төмөр хийж байгаа. За эндээс нэг компани тоолох хэрэгтэй маань ингээл 17 оноос компани байгуулаад тэгээд голцоо төмөр хийгээл дундуурнаас бид нар өөр юм хийсэн. Одоо formwork гээл тэгэл concrete гээл shotcrete гээл тэгээ сүүлд энтхийн snowy дээр очиж бид нар даалгангийн бэхжүүлэлтийн ажил энэ төр ингээл хийгээл янз янзын ажил хийгээл явж байгаа. Тэгэхээр бид нар илүү яг монголчуудын юмнууд дээр түлхүү хийж байгаа нь бол төмөр байгаа. Тэгэл янз янзын юм хийж үзээ. За ерөнхийдөө л төмрөө хийх хэрэгтэй маань гээл буцаал төмөр голцоо төмрөө хийгээл одоо явж байна да. Тэгвэл ер нь бол Хишиг маань ер нь бизнесийн ухаантай хүн байна. Бизнесийн удирдлагаач төгссөн мастер зэргийн хүн байна. Тэгээд энэ бүх зүйлийг бас ингээл юм л олгон руу хастай ингээл зориол ингээл аль нь болохоор ингээл үзэж явж байгаа, тууштай явж байгаа бас нэг Монгол эрч хүчтэй залуугийн бас нэг төлөөлөл болоод явж байна. За баярлалаа. Тэгэл ер нь дийлэнх монголчуудынхаа нэгэн адилаа тэгэл одоо ингээл төмрийн бизнесээ хийгээл явж байгаа. Гэхдээ би бас одоо яг ингээл ялгааг нь олж харж байна. Жишээ нь төмрийн бизнес олон жил хийсэн гэсэн. Одоо Монгол шопчин бол ингээд 4 жил хийгээд бид нар тайлан тооцоо нэг ингээд өгөө явангууд бид нар ямар давуу тал авсан бэ гэхээр тэрийг үзүүлээд спонсор хийх манай Монгол шоп гэдэг компани маань аваад тэгээ одоо энэ Монгол шоп дээр MS кафе дээр ажиллаж байгаа хүмүүст спонсор хийх өгөх боломжтой болж байгаа. Тэгмээд нөгөө талаас одоо нэг бизнесийн журманд байгаа тэр нөхцөл болцол тэр 2 жил ажилласан туршлага мэргэжил бла бла гэдгийг хангаж чадж байгаа хүн бид нар бас өгөх боломжтой. Тэр нь бас төмөөс гадна өөр төрлийн бизнес ялангуяа бас нэг юм нарийн мэргэжлэнтэй холбоотой тэр чиглэлийн бизнес эрхлэх юм бол бас ингээд цаашдаа тий ажиллаж байгаа бол ажиллаж байгаа хүмүүс нь хамтдаа доктортой удаан ажиллах тэр боломж бас байд юм гэдгийг хараад одоо би яг нэг Монгол шоптоор бид нар нэм спонсор ирэх авсандаа амар баяртай дээ. Ямар ч одоогоор 2 хүний аплай хийчихэл үлээгээл хийж байгаа. Тийм болохоор
сайхан мэдээтэй байгаа. Тийм байна штэ. Ямар мундаг юм бэ? Өстой сайн байна штэ. Бараг ийм яг Монгол эзэнтэй яг ингээ спонсор өгөх хэрэгтэй газар ер нь байхгүй байх шүү. Тэрийг яг сайн нарийн мэдэхгүй. Гэхдээ ямар ч сан нэлээд цөөх хэдийн л нэг гэдгээл мэдчихэв. Ер нь бол байхгүй хаа. Би ер нь бараг Ачаа дийлэнхтэй бодлоо бид нар юм нэг том компаниас тэгэл юм тийш үү. саавна гэж боддог бол яг тэр шаардлагыг хангаад бид нар нөгөө татварын төлөө л ингээл үйл ажиллагаа хөлсний явуулж байгаа юм бол бас зарим зүйлтэй байд юм байна. Дээрс нөгөө энэ тогооч одоо энэ хоолны салбарын менежер, худалдааны менежер энэ төр гэдэг энэ хүмүүс чинь нөгөө эрэлттэй мэргэжлийн жагсаалтанд байгаа учраас бас боломжууд нас амархан гараад ирдэг. Ямар гоё мэдээ вэ? Наад чи айгүй сайн мэдээ байна. Тэгээд ер нь бол анхдагч ихэд бол би баг баттай хэлэх байхаа. Тэгэхээр биш бол манайхан бас комментэн дээр хэлнэ бас ийм газар байдаг шүү гэд. За тийм байна. Тэгэхээр баяр хүргэе маш том алхам байна. Маш том мэдээ байна штэ. Монгол Shopee маань яг нэрэн доор бас ингээд спонсор өгөх эрхтэй болж байна гэдэг чинь. Тэгэхээр маш том баяр хүргэе. Маш том зүйл байна. Баярлалаа. Ер нь бас нэг барилгын мессер компаниуд өгдөг гэж сонсч байсан. Одоо joiner маань тавилга энэ төр хийж байгаа. Тийм тэгэхээр бас байгаа бах. Гэтэ яг ийм барилгаас өөр салбарт авч байгаа манайх. Би яг сайн мэдэхгүй шүү тэгээд. Тийм байна. Байгаа бас хоёр сайхан байна. Яг подкаст одоо 4 жил хийгээ явж байгаа. Ийм хувьд болоод яг тийм юм болоод яг тийм хүмүүстэй ярилцаж подкаст хийсэнгүү. Тийм учраас бас тиймэрхүү байх гэж бодож байна. Тэгээ манайхаа байдаг бол мэдээж нэрээ бас энэ ташрамд бас хэлэхэд подкаст нь маань бас оролцохыг хүсээд бас тэ хийж бүтээж байгаа зүйлсээ магадгүй та оюутан ч байж болно. Бас тэ монголчуудаа өөрийнхөө туршлагыг яаж анх ирсэн, ямар туршлагатай юу яавал дээрвэ гэсэн бас сонирхолтой подкастт маань оролцох сонирхолтой хүмүүс байвал бас надтай бас холбогдоорой. Манай пэйжээс дамжуулаад холбогдоорой гэж бас хэлээ. За тийм байна. За ажил төрөл ийм байдаг юм байжээ. За тэгвэл одоо хишгэ маань бас залуу хүний хувьд бас энэ олон ажил бизнесийн хажуугаар мэдээж бас цаг чөлөө гарах бах. Тэр зав чөлөөгөөрөө чөлөө цагаараа одоо юу хийж байна? Ямар хобби тай байна? За ер нь яг Австралид ирээл яг миний дурлсан зүйл бол ерөөсөө л далай. Бит хоёрын эхнэр бит хоёрын. Тэгэл одоо манай хүү чинь 3 настай. Тэгэл зав гаргах юм бол бид өөрөөсөө юм ачиж явал далаараа явна. Серфинг хийх сонирхолтой, хүсэлтэй жоохон оролддог тий. Нэг анх шатнаас жоохон дэрч юм. Тэгэл гэтээ ер нь серфингээр бас ингээд хичээлэх хоёр ингээд серфинг хийхэд байнгын тогтмол бэлтгэл хэрэгтэй. Ингээд хамгийн багадаа 7 хоногт 2 явах хэрэгтэй. Гэтэл нөгөө ажилгүй цаг зав интерес болоод явж чадахгүй байгаа. Тэр айгүй харамсалтай зүйл байгаа. Тэгэл боломж гарах юм бол серфингээ юм эсвэл каяк ачиж аваад тэгэл ерөөсө далаа байд юм уу те нуур байд юм тийм юм руу ер нь голцоо бид уруу явна да. Ер нь усан хоббитой болчиход байна те. Нэг юм байгальтайгаа хамт байх те усан дээр байх. Тэгэл ингээд серфинг хийх чинь өөрөө бас их гоё. Одоо яг ингээд тэнд бол яг чийлэрж байгаа юм чи ерөөс ингээд ус руу ганцаараа ороод тэнд хэн ч юм тусалахгүй, хэн ч юм саадуулахгүй тэгэл тэд ирж байгаа далайн давлгааг барьж авч чадвал чиний аз барьж авч чадахгүй бол хүлээгээ сайхан сууж ийн. Тэгэл яг юу гэх барай ерөөсөө тэр өөр юм бодохгүй тэгэл яг тэнд чийлрэл гоё enjoy-дэл хийж серфинг хийх бол гоё. Тэгэл нөгөө манайхаа ч гэдэг шүү дээ. Хүүхдүүдээ нөгөө өөрийнхөө хийж чадаагүй спорт руу төлөвлөдөг гэдэг чинь ерөөсөө би ч хүүгээ одоо Монголын нэг анхны мэргэжлийн сургалтч болчихвол гэсэн дотроо нэг тийм нууцхан хүсэлтэй л явна. Ясаг бүрхий. Тэгээд нэрээ 4 жилийн өмнө подкаст маань орж байсан. Тэгээд тэрнээс хойш шинэ хүнтэй болсон нэрээ баяр хүргэе. Хөөрхөн 3 настай хүүтэй. Тэгээд одоо бүр хүүгийнхаа ирээдүг ярьж штэ. Тэр чи миний мөрөдөл байгаа юм л да. Манай ч том болсноо хөлбөмбөг өгчин болно гэх юм мэдэхгүй сан. Гэхдээ ямар ч байсан тэр яг шоп нээсний дараа бас би нэг юунд суусан. Нэг scholarship Америкийн сургалтанд нэг боломж олдоод маа нэг ихч юуны Монголын KFK холбооны ихч нэг хэлээд за чи нэг ийм сургалтанд суугадах гээд олимпийн хэрэгтэй нэг коучийн сургалтанд Америкийн нэг сургуулаа тийм суусан. Яг тэрэн дээр бол ер нь хүүхдийг бол аль болох багаас нь олон төрлийн спортоор тий
тэнцвэрийн уралдаг, гүйдэг, ундаг, дүүслэг юу хийж болох янз бүрийн спорт руу явуулах хэрэгтэй, бүжигдүү хэрэгтэй. Явуулаад дараа нь тэр хөгжиж өөрөө тэндээс дуртай юмаа сонгоно гэж байгаа байхгүй. Гэхдээ дуртай юмаа сонгоход нь аль хэдийн тэр анхных нь нөгөө нэг юм хөдөлгөөнийх нь эвсэл юу гэдэг тэрийг нь өгцөн байх хэрэгтэй нь одоо эцэгчүүдийн үүрэг гэж байгаа байхгүй. Тийм болохоор би бол хүүг бол ямарсан даалгаас айдаг биш, чаддаг хүн болгоно гэж бодоод байгаа юм дээ. Яг үнэ. Яасан гоё юм бэ бас ингээд чөлөө цагаа бас хэрэв харгийн бас хүмүүс ялангуяа за яг манай австралчуудад бол бас сонирхолтой. Яг монголчуудын хувьд бол яг ингээ хобби болгоод сонирхож байгаа хүн хэд байд юм бол энэ айгүй ховор хоббигоо бас цааш нь өргөжлүүлээрээ бас маш гоё хоббитой. Ер нь хүн хоббитой байна гэдэг чинь маш гоё зүйл шүү дээ. Одоо миний хувьд бүжиглэхийгээ юугаар гаргадаг вэхээр жимд явж зумбад бүжиглдэг. Тэгээ 7 хоногийн 3 өдөр яваад сайхан нэг сайхан ажилласаа ядарч орж ирсэн ч гэсэн нэг эргээл ста нэрэ хуцаа сойлол бүжиглэнэ гэж гараад зумбад очиод хөлсөө гаргаад нэг цаг бүжиглчээл тэгээд ороод ирэхэд нөгөө стресс нөгөө ядарсан стресссэн зүйлүүд бол тэгэл гараал явж байгаа байхгүй бүр энийгэл орж ирж байгаа юм ч дуу аялал орж ирнэ. Тэгэхээр чин хүнд ер нь тэр хобби гэдэг зүйл хүнд ямар их ач тустай юм бэ? Ямар их гоё аз жаргалыг өгч чаддаг юм бэ гэдэг нас ингээл өөрөө биеэр мэдрэл бас явж гин. Тэгээд бас хишгэ маань бас мэдрэл явж байгаа юм байна. Тий. Би ч бас ерөнхийдөө одоо ингээл бас нийтлэл асуудлуудын нэг л та одоо жишээ нь ингээд бид нар төмөр дээр ч юм уу барилга дээр ажиллаж байгаа ингээл хар ажил, хүчний ажил хийгээл ихэнх нь тэгэл нуруу өвддөг болоо л тий. Тэнгүүд бид нар жим хийх хэрэгтэй, хөдөлгөөнтэй байх хэрэгтэй. Сүүлийн үед одоо би жишээ нь өнгөрсөн 11 сараас эхлээд йога хийж байгаа. Ямар гоё. Энд йога хичээл болдог нөгөө шүрээгээд нэмэгтэй байгаа ш. Тэрний йогагийн ангид яваал тэгэл олон охтууд тэгэл хөөрхий хөлсөө гоожлал тэгэл йогаар хичээлээд ерөнхийдөө яг сонголт сайжраад нуруу өвддөг гэсэн тэр өвдөлт бас айгу багасж байгаа. Тэрээ бас хүнд ажил хийгээ ч юм уу суудлын ажил хийгээ нуруу өвдөж байгаа хүмүүс бол бас йогаар сайн хичээлээрээ усан сайн хэлээрээ л хичээлээ да. Яг үнэ. Яг үнэ тэр ч өстой зөв зөвлөгөө. Яагаад тэгэхээр бас ер нь ярьдэн шүү дээ Австралид амьдарч байгаа монгол ирчүүд маань ер нь дийлэнх нь ер нь төмөр дээр ажилладаг төмрөөр дамжсан ч олон хүмүүс байгаа. Тэгэхээр тэр болгон ер нь хүн нуруугаа сайн хайрч хамгаалж нуруу л их чухал юм шиг байгаа юм да. Ер нь хүнд те нуруу бүх зүйлээ гэж учраас нурууны булчин сайтай байх хэвээр ер нь фит байх хэвээр да. Тэгээд ер нь ямар ч хүн эргэлт байх хэрэгтэй те манайхаа. Харин тэр их чухлаа. За тийм байна. Тэгэхээр манайхан хоббигоо хөгжүүлээрээ та хаач амьдарч ирсэн бай. Хоббигоо олоорой, дуртай зүйлээ олоорой, тэрнийхээ төлөө гоё цаг зав зарцуулаад аз жаргалыг мэдрээрээ гэж уриалъя. За тэгээд подкаст манаас дуусах төгч байна. Тэгээд сүүлийн асуулт маань ер нь цаашдынх нь бас MS кафе болон Монгол шоп ер нь өөрийн хувийн амьдралын ер нь зорилт нь юу вэ? Ерөнхий мэдээж ингээд MS кафег бол доктортой болгоод бизнесэд өргөжүүлэе гэдэг бол мэдээж том хараа зорилго байгаа. Тэгээд бас хэдий яг ингээд түрүү ингээд ярьсан ус ингээд далаа малын гойч гисэн бас Монголдоо ч амьдрмаар ч юм шиг тэгэл ингээд яг бас шийдэж чадахгүй л явж байгаа. Тэгээ болдог бол санаагаар болдог бол энд ч нэг бизнесгээ Монголч нэг бизнесгээ дэрж ичдэг байл бүр гоё л гэсэн тийм мөрөдөлтэй байхаа та. Тэглгүй яах вэ? Ер нь бол тэгэл яг бизнес хийгээд эхэлсэн ер нь юм болгоны үзүүрийг хараад боломжийг хараад гэдлийг хараад явдаг нэг жишээ яг сая хэллээ л дээ. Монголд ч юм хийчмээр бизнес хийчмээр тэнд ч тэгчмээр гэл юм болгоныг санаачлаад явж байгаа. Яг энд зам болохоор энд ирчээл Монгол зам болохоор Монголд очиад байж идэг тийм л юм болмоор шиг. Яг үнэ нэрээ ингээ яг солигддог улирлан солигддог учраас их гоё те. За тийм байна. За тэгээд ер нь Сиднейд байгаа сонсогч та бүхэн маань бас нутгийнхаа бас амттай сайхан монгол хоолнуудаа бас MS кафе дээр үргэлжлэн ирээд тэгээд туглан сууж таалан идэрээ гэж хүсье. Тэгээд холбогдох утас хаяг бас Facebook пэйжийг нас доор комментороос оруулаад үгүй та бүхэн маань бас ороо сонирхорой хаягийг хараад очиод үйлчлүүлээрэй. Манай тэгээд Австралид амьдарч байгаа
бусад мужуудад амьдарч байгаа, бусад хотуудад амьдарч байгаа монголчууд манаас Сиднейг зорихдоо заавал ороод гараарай. Заавал ороод гардаг бас нэг тийм локейшн болгоорой гэж та бүгдээсээ хүсье. Тэгээд удахгүй болохоос MS кафеныхаа бас 1 жилийн ойн баярын мэндийг бас дахиад хүргээд бас олон монголчуудынхаа нутгаа сансан сэтгэлийг нь нутгийнхын сайхан амттай хоолуудаараа твтээж яваарай гэж бас сайхан өрөөлөөр бас энэ подкаст өндөрлөё. Баярлалаа. Ажил амьдралын амжилт хүсье. Сайхан хүсье. За баярлалаа. За тэгээд Сидней хотоос Пати шиг Мельбурн хотоос цацаанаар ярилцлаа. Дараагийн дугаар хүртэл баяртай манайхаа. Баяртай гişгэ. Баярлалаа. Баярлалаа. Free audio post-production by alphonic.com.